Идэвхтэй залуу иргэдийн дэлхийд тэргүүлэх байгууллага байх гэсэн алсын хараатай тус байгууллага нь өдгөө 120 гаруй улсад 500 гаруй салбартай 18-40 насны 200 мянган идэвхтэй гишүүд 1 сая гаруй дэмжигчтэйгээр залуу удирдагч, ажил хэрэгч хүмүүсийн хамтран сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм а. GSI байгууллага нь манай улсад 1992 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 15 салбар, 2 ажиглагч салбар байгууллагаттай болон өргөжөж 2022 оны байдлаар 1232 гишүүн, 400 гаруй сенатор, 1000 гаруй дэмжигч, хамтран ажиглагч нартай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Эдгээр гишүүдийн дунд англи хэл дээр элтгэх урлагийн тэмцээнийг зохион байгуулсан бол одоо цагт тулгамдж байгаа асуудлуудаар мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулжээ. За GSI байгууллагын гишүүн болсноор дөрвөн боломжийг олж авдаг. За энэ бол хувийн хөгжил, нийгмийн хариуцлага, бизнесийн хамтын ажиллагаа, олон улсын хамтын ажиллагаа гэсэн энэ дөрвөн чиглэлийн хүрээнд бол гишүүд маань одоо боломжийг авдаг байгаа. За хувийн хөгжил дотроо бид нэр GSI Монгол Академи гэсэн бүтцтэй ажилладаг. Энэ академи нь өөрөө 30 гаруй багш нар, 30 гаруй шүүгч нарын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. За энэ багш нар маань GSI байгууллагын гишүүд өөрсдөө байдаг. Тэгэхээр багш болохын тулд тодорхой сургалтанд сууж, шалгалт өгж эргээд бусад гишүүдтэй тэр заах эрхийг авдаг байгаа. Ингээд энэ бол бас нэг хөгжлийн боломж. Тэгэхээр тэр багш нар маань жил болгон хувийн хөгжлийн талаар маш олон сургалтыг явуулждаг. За шүүгч нарын хэсэг бол яадаг вэ гэхээр GSI Монгол байгууллагын гишүүдийн дунд 2009 онд мэтгэлцээний элтгэх хурлын тэмцээнийг анх удаа зохион байгуулсан. За 2022 он буюу энэ жил 14 дахь удаага мэтгэлцээний элтгэх хурлын тэмцээн болж байна. Тэгэхээр энэ шүүгч нар маань энэ мэтгэлцээний элтгэх хурлын тэмцээнд төрүүлсэн хүмүүс байна. Тэгвэл шууд төрүүлээд шүүгч нар болохгүй. Мэдээж тодорхой хэмжээний сургалтанд суугаад дахиад шалгалт өгөөд энэ эрхээ олж авдаг. За энэ шүүгч нар маань эргээд нөгөө GSI Монгол байгууллагынхаа гишүүдийн элтгэх болон мэтгэлцээний тэмцээнийг шүүдэг байна. За мэтгэлцээний элтгэх хурлын тэмцээн GSI Монгол байгууллага яагаад зохион байгуулж ирсэн бэ гэхээр дэлхийн GSI байгууллага Аз намхан талаан бүсийн чуулган дээр болон дэлхийн чуулган дээр бол одоо мэтгэлцээний элтгэх хурлын тэмцээнийг бол зохион байгуулдаг. Энэ бол уламжлалсан арга хэмжээ. Тэгэхээр энэ жишгийг GSI Монгол байгууллага 2009 оноос бол Монголдо одоо хийж хэрэгжүүлж эхэлсэн. За энэний давуу тал нь юу вэ гэхээр мэдээж 18-аас 40 насны GSI байгууллагын гишүүд энэ дөрвөн боломжийг GSI байгууллагт одоо байгууллагаас олж авахаар орж ирэхин сацуу бас манлайлагч залуучууд гэдэг утгаараа өөрсдөө илэрхийлэх, мэтгэлцэх энэ ур чадваруудыг бол зайлшгүй эзэмших шаардлагатай байна гэдэг. Энэ одоо үндсэн дээр бол энэ тэмцээнд анх зохион байгуулагдаж эхэлсэн. Бидний амжилтын хувьд бол мэдээж бид нар GSI Монгол байгууллага дотроо мэтгэлцээний элтгэх хурлын тэмцээнийг бол жил болгон зохион байгуулдаг. Тэндээс шалгарсан бид нар бол монгол хэл, англи хэл дээр бол зохион байгуулдаг. Англи хэл дээр шалгарсан манай шигшээ багийнхан маань Аз намхан талаан бүсийн чуулган дээр мэтгэлцдэг. Хэрвээ тэндээс шалгарх юм бол дэлхийн чуулган дээр очиж мэтгэлцдэг. За бидний амжилтын хувьд бол 2021 он буюу өнгөрсөн жил манай шигшээ багийн одоо тамирчид маань Аз намхан талаан бүсийн чуулганд англи хэлээр мэтгэлцсэн тэр тэмцээндээ анх удаа түүхэндээ төрүүлсэн алтан медаль авсан байгаа. За ингээд Аз намхан талаан бүсийн чуулганаас гараад дэлхийн чуулган дээр бол оролцсон амжилттай ийм жилиг бол өнгөрүүлсэн. За бид гурийн хувьд бол энэ жил анх удаа мэтгэлцээний тэмцээнд оролцож байгаа. Тэгэхээр бол айгүй тийм шинэ сорилт гэж харж байгаа. Тэгээд үүнээс ерөнхийдөө бол зөндөө олон зүйлийг сурлах боломжтой гэж харж байгаа. Нэгдүгээрт бол мэдээж аливаа асуудлыг бол мэдээ тийм шүмжтэй харах те critical thinking сайжирнаа. Тэгээд дүгнэлт хийх чадвар сайжирна. Мөн олон өнцгөөс харах одоо мэтгэлцээний гол үндсэн зорилго ч тийм шүү дээ. Туйлын үнэн биш. Гэтээ өөр хүний өнцгөөс бас байж болох хувилбарыг харах гэдэг чадварыг эзэмшиж байна. Бас хамгийн чухал нь одоо багийн тоглолт, багаар хамтдаа ажиллах гэх мэтчлэн одоо ер нь ямар ч ажилд нийгэмд ингээд хүмүүстэй бол шаардлагатай soft skills-ыг бол одоо мэтгэлцээний тэмцээн бол хөгжүүлэх боломжийг бол залуус олгож байгаа гэж харж байна да. Залуу манлайлагчдад эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг олгох нь GSI байгууллагын эрхэм зорилгоо. Монголын идэвхтэй залуусын эргээр өөрчлөн хөгжүүлэх нийгэм тодорхой хувь нэмэр оруулсан үйлсээрээ тод гэрэлтэх зорилготой. Мөн GSI байгууллага нь өөрийн дагаж мөрдөх зарчмын дагуу үйл ажиллагаагаа явуулж үндсэн дөрвөн боломжийг гишүүдтэй олгодог байна. Үүнд хувь хүний хөгжил, нийгмийн хөгжил, олон улсын хамтын ажиллагаа, бизнесийн хамтын ажиллагаа зэрэг ордог байна.